Химийн нэгдэл ба холимог. Хичээлийн зорилго. Химийн нэгдэл ба холимгийн ялгааг харьцуулан тодорхойлох. Суралцахуйн үр дүн. Найрлага болон физикийн шин чанарт үндэслэн химийн элемент, химийн нэгдэл, холимгийг ялган таньдаг болно. Нэгэн судлаач төмөр хөхөр гэсэн хоёр элементийн шинжт үндэслэн шинэ нэгдэл гарган авахар судалжээ. Тэрээр төмөр болон хөхрийг холиход химийн шинэ нэгдэл үүснэ гэж таамаглажээ. Төмөр болон хөхрийг холиход шинэ нэгдэл үүсэх үү? Та нар судлаачид туслаад даалгаврыг ажиглан асуултын хариуг олоорой. Дараах туршилтын бичлэгийг үзээд асуултын дагуу ажиллаарай. Лөгдөх туршилтыг хийж үзье. За төмөрийг бол соронзонгоор үйлчлэхэд соронзонд татагдаж байгааг харж байгаах. За нутаг төмөр дээрээ хөхрийг хийлээ. Хөхөр бол өөрөө шар өнгийн нутаг бодис. Энэ хоёр маань хоёулаа хатуу төлөвтэй. За холиод сайн хутгачи. Тэгэн гут юу үсэж байгааг хараарай. За энэ бол төмөр хөхрийн холимог үсэж байна. За энэ холимгоос холимогд одоо соронзонгоор үйлчлэхэд соронзон татагдаж байгаа нь харагдаж байна. Төмөр бол соронзон татагдаж байна. За үүний дараа төмөр болон хөхрийн холимгоо халаахад дараах өөрчлөлт ажиглагдана. За энэ эхлээд нь хөхөр нь хайлж байгааг харж болно. За энд маш их хэмжээний дулаан зарцуулагдж байгаа гэдгийг санах хэрэгтэй. За дараах байдалтай уруул явагдана. Энд одоо ямар бодис үүссэн бол энэ холимог мөн үү? Эсвэл өөр бодис үүснэ гэдгийг харцгаая. За тэгэхээр одоо төмөр болон хөхрийг холиход үүссэн бодис, за мөн төмөр болон хөхрийг холиход үүссэн бодисыг халаахад үүссэн бодис хоёрын ялгааг бүгдээр харцгаая. За эхнийх нь бол холимог байгаа мэдээж яриг, сүүлийнх нь тэгвэл юу вэ гэдгийг харъя. За энэ хоёрыг шин чанарын ялгааг харцгаая. За халаахад болохоор хар өнгийн юм хатуу бодис үүссэн байгааг харж байна. За одоо эхлээд нь төмөр болон хөхрийн холимогт соронзон үйлчлэхэд соронзон татагдж байна. Харин халаахад үүссэн бодис нь соронзон ойртуулахад соронзонд ерөөсөө татагдахгүй байна. Тэгэхээр энд өөр шин чанартай нэг бодис үүссэн гэсэн үг. За өөр нэг соронзон ашиглаад үзье. Соронзонгоо ойртуулж үзэхэд ерөөсөө соронзон татагдахгүй байна. Харин холимогт соронзон ойртуулж үзэхэд төмөр маань ялгарч харагдаж байгааг харж болно. Тэгэхээр химийн нэгдэл холимог хоёр ямар ялгаатай вэ гэдгийг олоорой. Ажлын хуудас 1. Төмөр болон хөхрийн физик шин чанарыг хүснэгтэд гүйцээж нөхөөрэй. Ажлын хуудас 2. Төмөр ба хөхрийг хольж хутгахад, мөн хольж халаахад үүссэн бодисын физикийн шин чанарыг хүснэгтэд гүйцээж нөхөөрэй. Төмөр ба хөхрийг холиход их бодисын өнгө, төлөв, соронслогдох чанар өөрчлөгдсөн үү? Төмөр ба хөхрийг хольж халаахад үүссэн бодисын өнгө, төлөв, соронслогдох чанар төмөр хөхрийн шинжтэй адил байсан уу? Дараах бодисуудаас нэгдлийг сонгороо. Сонгосон шалтгаанаа тайлбарлаарай. Төмөр ба хөхрийг холиход ямар бодис үүссэн бэ? Сонгосон шалтгаанаа тайлбарлаарай. Холимог болон химийн нэгдлийн ялгааг тайлбарлаж дараах бүснэгтэн мэдээллийг нөхөж бичнэ. Зурагт элемент, нэгдэл, холимгийг дүрслэн харуулжээ. Аль нь элемент, нэгдэл, холимог болохыг харгалзуулаарай. Бичгийн хавчаар ашиглан өөрсдийн сайн мэдэх химийн элемент, нэгдэл, холимгийг дүрслэн харуулна. Зурагт жишээ болгон ус дөрвөгч магний оксид ба тэдгээрийн холимгийг харуулжээ. Орлого сайд оройдно. Гэрийн даалгавраа бие даан ажиллаад ирээрэй. Хүүхдүүдтэй амжилт хүсье.